дараагийн илтгэгч инх жаргал оролцоогоор Монгол Улсын шинжлэх ухааны академийн эцэг хүрээлэнгийн хэл шинжилгээний салбарын илтгэгч доктор болцоо дуу ухааны санхүүгийн илтгэгч доктор инх жаргал их хэлэндээ эзэн байхын учир байна. За энэ ташаал та бүхэндээ бас зардуулгыг би түхэн одоо зохион байгуулалт цагаасаа бас нэлээд хоцорч яваа учраас цайны засгийн цагийг тусгайлан бэлтгэлгүйгээр та бүхэн маань ийшээ орж гараад бас мэдээ болоо цай кофе авч уугаарай. Шууд илтгэлийн өршлөлөд явъя. За та бүхний энэ өдрийн амралтыг альцгая. За бидний илтгэл бол их хэлэндээ эзэн байх учир гэсэн ийм шийдвэртэй илтгэлэн. За та бүхэн бүгдээрээ мэдж байгаа хаа одоо энэ их эрдэмтний 1972 онд их хэлэндээ эзэн болё гэсэн өгүүлбэр бичсэн байдаг. За тэгээ энэхүү өгүүлбэрээс төрсэн санаа сэтгэлээ та бүхэнтэйгээ хуваалцахаар танилцуулахаар бэлдсэн юм аа. За агуулга нь бол ерөнхийдөө гурван зүйлийн талаар ярина. За мэдээж оршил, за тэгээд бэмбэрийн чунгай их хэлний талаар үзэл баримтлал, дараа нь бэмбэрийн чунгай их хэлэндээ эзэн байх тухай үзэл баримтлал, за дараа нь бэмбэрийн чунгай их хэлний талаарх үзэл баримтлалыг орчин үеийн хэл шинжилгээ үзэл хангалттай одоо харьцуулсан гэсэн. За тэгээд дүгнэлттэй одоо ийм олон хүрээнд ярихаар бэлтлээ. За академич бэмбэрийн чунгай бүтээл төрөл үг үйлдэл үйлс бүхэн их хэлээ хайрлах, их хэлээрээ бахархах, их хэлээ хамгаалах ийм сэтгэлээс урган гарсан байдаг лээ. Энэхүү үзэл ойлголт итгэл үнэмшлэлээр их хэлэндээ эзэн байх гэсэн энэ хэллэгээр илэрхийлсэн судалгааных нь гол зарчим гэж үзэж болно. Тийм ч учраас их хэлэндээ эзэн болох нь зөвхөн хэлний мэдлэг үндэсний ухамсар, соёлын баталгаа гэсэн ийм үзэл баримталтай байжээ. За яг энэ тухайд бэмбэрийн чунгай эрдмийн зэрэг хамгаалах хурал дээр албан ёсны ном хаялцагч Монгарын алдарт монгол эрдэмтэн Легитэ гой хэлэхдээ манай энэ үед цөөхөн хүний гаргаж чадах сурвалжийн эзэн болсон хүн байна. Тухайлбал их хэлээ мэддэг итгэл зоригтой хүн байна. Үзэж уншсан юм нь агуу байна. Тэр хэлээ мэдэх үзэж уншсны их нь их хэлнийхээ бичмэл, хэвлэмэл зохиол, их монгол хэлнийхээ олон аман аюулгүй баттай сайн мэдгэн, түштгэн, өөрийнхөө ажиглан шинжилсэнийг бас монгол хэлний эртний дурсгалын зүйлээс өөрийн